Hello guys. Одоо би өмнө нь 2 дугаар ангийн 7 настай тэнүүн байсан. Одоо би 3 дугаар ангийн 8 настай тэнүүн боллоо. Ухай. Хамгийн сүүлд аяллаа влог part 6-ыг дуусгасан. Энэ удаа тэр цоо шинжлэхний санаа боллоо тийм ээ. Тэгэхээр өнөөдөр би танад нэг юм санал болгоё. Тэр нь юу вэ гэхээр нохой хүн ном. Үнэхээр гоё ном шүү. Зохиолч нь Дэв Пилкигийн. Энэ олон улсын бестселлер шүү. Бестселлер. Үнэхээр гоё ном шүү. Энэ хүн зурсан юм шиг харагдаж байгаа ч гэсэн Дэв Пилкийн сайн зохиолч шүү. Энийг нэг хүн зохиосон. Гэтэ олон улсын бестселлер болно гэж бодсон уу? Энэ гоё. Түүний хамгийн шилдэг зохиол нь Ахмад дотор өмд. Би танаас зургийг харуулъя. Ахмад дотоожийн ном. Харин би бас энэ ном дээр гардаг дөрүүдийн зурсан байгаа. Нэг хамгийн булчинтай нь гэвэл Нялуна. Гоё. Тийм ээ. Би бол Нялуна. Тийм ээ. Тэр бол хамгийн хүчтэй. Түүнийг яаж хүчтэй болгосон бэ гэхээр мотор тарихаар. Мотор тарих яадаг вэ гэвэл булчинтай болгодсон биш. Харин дотоод зам чанарыг илүү хүчтэй болгодог. Тэгэл тэр ийм амар бүдүүн байдаг байсан. Маш булчинтай болсон. Хоёрд нь нохой хүн хамгийн ухаантай. Тэр нохой л доо. Гэтэ нохойны толгойг цагдаагийн бийдэл залгасан гэсэн үг. Тэгээд энэ нэг юун дээр нь юу гэж ütсэн бэ гэвэл би бол муу. Тэр нохойд доо. Гэтэ тэр ажлаасаа халагдсан. Гэтэ яагаад гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл өөртөө авч унш. Эхний комик болсон. Эхний ангиас нь. Харин тэр ингээд халагдсан байхгүй юу? Тэгээд тэгж нохой авахгүй байсан байхгүй юу? Тэгээд тэр муур болсон. Муурны баг өмсөд. 3 дахь нь Цар Айдов. Тэр бол нэвтрүүлгийн хамтлагийн тухай ер нь бол бүх юм зурагтаар ярьдаг хүн. За ёо. Надад бичлэг хийж байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Вау. За тэгэхээр өнөөдөр юуны тухай бичлэг хийх вэ гэхээр би 100 шишиг Майнкрафтын сокоро танаас байшин хийж үзүүлнэ. За тэгэхээр эхнийх нь тоосхон баярлага. За эхлээд энэ хэрэгтэй заа юу. Ингээд за тэгээд дараа нь ингээд цонх залгах чинь. Цонх. За тэгээд доор нь дахиад тоосох тавиад тэгээд дахиад залгаад тэгээд дахиад залгах чинь. За ингээд тавьчих заа юу. За тэгээд дараа нь бас энэ хэрэгтэй заа юу. Тэгээд ингээд залгах чинь. Тэгээд бас ингээд залгах чинь заа юу. Ингээд
Тэгээд дараа нь бас энд ингэж залгаад ингээд за тэгээд ийм болгочихно. Тэгээд энэ удаад мод хэрэгтэй. Модоор ингээд нийлүүлээд тэгээд дахиад 2 мод хэрэгтэй заяа. Тэгээд дахиад ингээд тэгээд ингээд нийлүүлж. Тэгээд ингээд ингэж заяа. Тэгээд энэ булангийн дахиад тоосгоор бүгэлчин заяа ингээд. За. Ингээд байшин маань бэлэн болж байгаа заяа. Ингээд. За, ингээд байшин маань бэлэн болж байгаа. Харин дээврийн яах вэ гэхээр чулуугаар хийн заяа. За, энэ байгаа штэ. Ингээд ийм болгочих тавьчих. Тэгээд бас ингээд 4 чулуун блок нийлүүлээд бас ингээд залгачих заяа. Тэгээд тавьчих. За тэгээд бас ингээд залгачихна. За тэгээд бас ингээд залгачихна. Ингээд залгачихна. За. Ингээд байшин маань болж байгаа. Very good. За тэгэхээр надад дахиад нэг загвар байгаа заяа. Тэр нь ямар загвар вэ гэхээр өнгөлөг загвар. Ингээд тавьчих заяа. Тэгээд энэ нэг булангуудын салгаад авчин заяа. Тэгээд оронд нь чулуу тавь заяа. Ингээд. За тэгээд бас ингэн. Тэгээд арын хоёрын ч гэсэн бас ингэж чинь заяа. Харин дээврээ яаж хийх вэ гэвэл явартаач ингэж чинь заяа. Тэгээд ингээд чулуугаар ингэж тойруулчих. За, ингээд дээвэр болж байгаа. Ингээд тавиад тэгээд ингээд байшин маань болж байгаа. За. Ингээд өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Бай бай. Дараагийн